53 дугаар анги. Одоо тавцал. Чи сонссноо? Тоглогч Йоан одоо Пан хотод байгаа гэсэн. Тэр чинийг хаана ив? Эндээс 30 милийн зайд очиж харах уу? Угаасаа тийш олон хүмүүс тоглогч Йоан үнэхээр жаахан өх хэсгийг харахаар очиж байгаа гэсэн. Явцгаая. Тоглогч Йоан Пан хотод байгаа гэсэн мэдээлэлээс болж олон мянган тоглогч Пан хотыг зорж эхэлсэн юм. Мэдээж Йоан өөрийнх нь талаарх энэ үйл ойлголцлын талаар мэдээгүй л байлаа. Одоогийн эзний дайралтаас хойш хэдэн цаг өнгөрсний дараа Лоли гүн амьсгаа аваад Йоаны өрөөг тогшив. Тог. Йоанха Лоли байна гэж хаалганы цаанаас хэлв. Ороод ир гэж Йоан удалгүй хэлв. Та бясалгаж байсан юм уу? Танд саад болоогүй гэж найдаа гэж Лоли Йоаны эргэн тойронд цугласан энерги байгааг мэдрээд хэлв. Зүгээрээ би яг амрах гэж байна гэд Йоан орноос босоод удаан суусан учраас биеийг хөшсөн байлаа. Чамд ямар нэг юм хэрэгтэй юу гэж Йоан шууд удалгүй асуув. Харин ч эсвэргээрээ бид таны шагналыг бэлдэж дууссан учраас таныг гардаж аваасаа гэж хүссэн юм. Ойлголоо гэд Йоан болон Шиохо өрөөнөөс гарав. Удалгүй тэд урт танхимд орж ирсэн ба Ло эзэн гол суудалд сууж байгаа харагдав. Ломинг болон Лолинг гэж бас зогсож байгаа харагдана. Лоли Йоаныг Ло эзний өмнө авч ирэхэд Ло эзэн чанга дугаар нөхөр Йоан би өмнө хэлсэн ч хэлээ дахиад хэлье. Би болон энэ хотын хүмүүс танд талархаад баршгүй. Энэ хотын мянган иргэд амьд байгаа гол шалтгаан бол та. Энэ сүртэй зүйл биш боловч Пан хотыг олж чадах хамгийн үн цэнтэй зүйл. Ло эзэн алга ташхад 2 зарц 2 хайрцаг барьсаар түүн дээр очив. Хайрцгийг нэгээд Ло эзэн чангаар мянган мангасыг устгаж уулын эзнийг хөнөөж Пан хотыг аварсан авьяаг үнэлж 1 сая алт болон манай Ло гэр бүлийн өвлөгдсөн одод хавцлаар шагнаж байна. Нэг хайрцагт нь ууцтай 1 сая алт, нөгөө хайрцагт нь алтан шар бариултай тас хар ихтэй чимэн хутга байсан юм. Энэхүү одод хавцал манай Ло огт 10 үед амьдсан эд боловч өөрийн ухамсартай учир хинч хэрэглэж чадаагүй билээ. Магадгүй нөхөр Йоан та өдөр хэрэглэх байх. Хутга. Гэхдээ би сэлэмл ашигладаг шүү дээ гэж бодон Йоан хутгатай ямар нэгэн холбоотой мэт зог тусан ширтэн. Йоанха энэ бол сүнслэг зэвсэг гэж Шиохо түүнд зөөлнөр хэлв. Йоан түүн рүү харахад Шиохо гайхширсан байдалтай харагдаж байв. Гэвч одоо асууж байх цаг биш учраас дараа нь асуухаар хойш тавив. Бэлэг тань талархлаа. Би үүнийг сайн хамгаалж явах болно гэд Йоан даруухан бүхэв. Баяр хүргэе. Та сүнслэг зэвсэг хүлээж авлаа. Йоан бэлгийг хүлээж авахад бүх тоглогчдод харагдахуйц том мэдээлэл гарч ирэв. Баяр хүргэе. Тоглогч Йоан анхны сүнслэг зэвсэгтэй болсон тоглогч боллоо. Гэвч тоглогчид тэрхүү мэдээлэл бодолж зогсон тэр анх удаага сүнслэг зэвсэг гэж сонсч байгаа учраас энгийн зэвсгээс ямар ялгаатайг ойлгохгүй байв. Шагналаа өгч дуусчаад Ло эзэн нэр бид мангасын цөмийг цуглуулчихсан. 241 сүнслэг шав төвчний мангасын цөм болон уулын эзний өөрийнх нь цөм чи хийхийг устгасан учраас чамд өгмөр байна. Гэтэл Йоан надад уулын эзний цөм байхад болон бусдыг нь өөртөө үлдээ гэж хэллээ. Итгэлтэй байна уу нөхөр Йоан? Тэднийг заруул овоо их мөнгө болно шүү дээ гэж хэлэхэд Йоан толгой дөхөд одоохондоо надад 1 сая алт хангалттай би тэр цөмнүүдийг амь насаа гаргуунд гаргаж тулдсан хамгаалагчдад танилцуулмаар байна. Түүний үгийг сонссон хамгаалагчид түүнд дотроо талархав. Ойлголоо энэ чиний хүсэлт юм бол уулын эзний цөмийг чамд өгч бусдыг нь хамгаалагчдад хувааж өгч болно. Ло эзэн толгой дөхөн инээмсэглэнэ. Йоан шиг сайхан сэтгэлтэй тулаанч одоо цагт ховорцсон үе. Түүн шиг хүнд охиноо даатгах юм бол сэтгэл амар байна. Удалгүй Ло эзэн Йоанд хандан өглөөний цай болж байна. Нөхөр Йоан сонирхож байна уу? Мэдээж гэж Йоан шуудхан толгой дөхөв. 54 дугаар анги. Сүнслэг зэвсэг. Йоан хооллож дуусчаад өрөөндөө очиод шуудхан Шиохоогоос асуув. Сүнслэг зэвсэг гэж юу юм? Сүнслэг зэвсэг гэж нэртэйгээ адил сүнс агуулж байдаг зэвсэг учраас өөрийн гэсэн ухамсартай дээд тэнгэрт чих ховор төрлийн зэвсэг бас хөгжих хязгааргүй бололцоотой. Онцгой байдлаас болж сүнслэг зэвсэгт ангилал гэж байдгүй. Ло гэр бүл ийм нандин зүйл хадгалж байсан гэдэгт их гайхмаар зүйл шүү гэж Шиохо түүнд тайлбарлав. Сүнслэг зэвсэг
Тэгэхээр дотор нь хэн нэгэн байгаа юм уу? Яаж тэгж чаддаг байна гэж Йоан бодилсан янзтай асуув. Яг л тийм шээ. Йоан хаа зэвсэг дотор хинч байхгүй. Сүнстэй гэсэн хүн байгаа гэсэн үг биш. Эзнээ сонгох үе цухамсартай гэсэн үг. Тэгвэл би ярьж чадахгүй гэсэн үг үү гэж Йоан урамд хугарсан янзтай асуув. Бас яг ч тийм ш. Сүнслэг зэвсэг амьд биеттэй адилхан бас эзнээ дагаж хүчрэхэг болдог учраас доторх сүнс буюу ухамсар нь хөгжиж тантай харилцах боломжтой. Сүнслэг зэвсэг хүчтэй болдог гэж юу? Тэгээд л хязгааргүй хөгжих болцоотой гэсэн юм байна. Шохо толгой төхөд гэвч Йоан ах та үүний эзэн болж байгаа байж цаашдаа хүчрэхэг болно. Сүнслэг зэвсэг өдөртөхөд амаргүй. Та хичнээн хүчтэй байсан ч таныг эзнээ гэж хүлээн зөвшөөрөхгүй бол энгийн зэвсгээс ч долооноор. Йоан толгой төхөд тэрхүү утгыг гаргаж ирэв. Одоо тавцал, төвшин тэг, ангилал, сүнслэг зэвсэг, хөгжих хурд маш удаан, шаардлага, үл мэдэх. Тайлбар дарал үүсэл нь тодорхойгүй чамин хотог. Эрэндээ ертөнцийг агуулж буй мэт харагддаг. Яаж үүнд зөвшөөрөгдөх вэ гэж Йоан удалгүй асуув. Йоан ах та цусаа тусааж үзэх хэрэгтэй гэж Шохо санал болгов. Цусаа тусаахаа хэрэг их цус хідэн туслах хат хангалттай. Йоан толгой төхөд гүн авсгаа аваад хурууныхаа үзүүрээс цусаа тусаав. Хотонд цус хүрсэн мөчид шуудхан ирэнд нь шингэчихэн тэр удалгүй хутгаж чичирч эхлэв. Юу болоод байна? Шохо гэж Йоан түүнээс сандрангуй асуув. Таны цусанд хариу үзүүлж байна. Таныг эзнээ болох боломж байна. Хурдхан илүү цус өг гэж Шохо сэтгэл нь хөдөлсөн байдалтай түүнийг яруулав. Йоан ч толгой төхөд илүү их цус тусааж эхлэв. Цус тусаах хэрээр хутга илүү хүчтэй чичирч бас халуун болж эхэлж байв. Намайг шатаах нь гэд Йоан маш их халсан учир шидэж орхив. Гэвч татах хүчгүй болсон мэт Йоаны өмнө хөөрчих байв. Агаарт хэсэг хөөрч байгаад чичирхэн зогсоход Шохо түүнд одоо хүрээд үз Йоан хаа. Йоан толгой төхөд хид чичилж халуун хэсгийг шалгаж үзчихэд барьж ав. Баяр хүргэе, та сүнслэг зэвсгийн эзэн боллоо. Та сүнслэг зэвсгийн мастер солтоо боллоо. Чадчихлаа, энэ намайг эзнээ гэж хүлээн зөвшөөрч эхлэв гэж Йоан ямар нэгэн холбоог мэдэрч эхлэв. Шохо толгой төхөд таны авьяаслаг гэдгийг мэдэрсэн хэрэг яаж үүнийг хүчтэй болох вэ гэж Йоан асуув. Сүнслэг зэвсэг эзнээ дагаж хүчтэй болдог. Та үргэлжлүүлэн хүчтэй болоход л таныг дагаад хүчтэй болно. Яг хурдан хүчтэй болгоёг үл хутгаа ашиглаж анх хийвэл хутга мангасын цэсийг сорж хүчтэй болох болно. Гэхдээ би 1000 хутганы техникээс өөр хутганы чадвар мэдэхгүй бас энэ хоол хийх чадвар шүү дээ гэж Йоан хэлв. Гим хооргүй бас хэрэггүй чадварууд ч зөв ашиглах юм бол үхлийн техник болдог юм Йоан хаа. Йоан толгой төхөд тийм бол дараа нь дороо мангасууд дээр ашиглаж үзэхээс тэр үеэр нь Лоо эзний өргөөний хамгаалагчид Лоо эзэн дээр ирээд Лоо эзээ уулын эзний дайралтаас хойш их хэмжээний тулаанчид манай хотод ирэх боллоо. Юу яагаад гэдгийг мэдсэн үү гэж Лоо эзэн асуув. Бид ирэх болсон шалтгааныг нь асуухад хэд хэдэн тулаанч тоглогч Йоанаас болсон гэж хариулсан. Нөхөр Йоан уу яагаад түүнийг ийм их хүн хайж ирдэг вүлээ? Бид асууж үзсэн боловч бидэнд онцгой шалтгаан хэлээгүй. Зүгээр л уулзмаар байна гэсэн. Хэсэг бодож байгаад Лоо эзэн толгой төхөд нөхөр Йоан ташиж хэл түүн дээр ирсэн учир түүнийг гарт үлдээ. Хэсэг хугацааны дараа хамгаалагчид Йоан дээр очиж тайлбарлахад хамаг хөсөлсөн цовж ирэв. Намайг энд байгаа гэдгийг мэдэгдэж болохгүй шүү. Хотоос намайг явчихсан гэж хэлээрэй гэж Йоан яаран хэлэх нь хамгаалагчдад цогтож яваа мэт санагдана. Нөхөр Йоан бидний бодсноос илүү алдартай болтой гэж хамгаалагчид бодов. Мэдлээ бид танд цаадаа болохгүй байхтал дээр хичээх болно гэж хэлчихэд хамгаалагчид өрөөнөөс гарч яв. Новш тэр мэдэгдлэл болсон байж таараа. Одоо бүх тоглогчид намайг энэ хотод байгааг мэдчихлээ. Эндээс хурдан зайлах хэрэгтэй гэд Йоан санаа алдав. Гэхдээ одоо гадаа хэтэрхий их хүн намайг хайж байгаа учраас маргааш хүмүүс багсаар явах хэрэгтэй гэж шийдчихэд Йоан үргэлжлүүлэн бясалгаж эхлэв. Таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 55 дугаар анги Юро овгийн үзүүлэлт. Түүний гадуур хүмүүс хайж байгааг мэдсэн Йоан орой болтол өрөөндөө бөгж байгаад Лоо гэр бүлийнхний оройн хоолнд идчихээ тоглоомоос гарч Юрог эрхийг хүлээв. Ахаа тоглоом хэр явж байна гэж Юро түүний ачуураар авчингаа асуув. Сайн байгаа шүү. Би бас шинэ найзуудтай болж олон гоё хоол идсэн гэж инээмсэглээ хариулв. Шинэ найзуудынхаа талаар ирээч гэж Юро шуудхан асуув. Яг хав тоглогч биш дүрч гэлээ ямар ч ялгаагүй.
Би ч бас сонссон. Жинхэнэ ертөнцийн талаар асуухгүй бол хоорондоо ялгах боломжгүй гэсэн тийм шүү үнэхээр үнэшилтэй. Хэсэг хугацааны дараа Юро түүнийг хооллож бас арчиж дуусныхаа дараа Йоан аха би тантай маргаашнаас тоглож чадах нь та одоо хаана байгаа вэ? Би тоглож эхлээд хаанаас эхлэхээ мэдэхгүй учраас уулзах газараа тоглох хэрэгтэй. Би юу Панк гэд хотод байгаа гэж Йоан юу ч хэллгүй хариулв. Пан хот гинэ тэр чи алдартай тоглогч Йоан байгаа газар биш үү? Та арай харсан юм биш үү гэж Юро түүнээс асуув. Тоглогч Йоан мэдэхгүй гэж Йоан түргхэн шиг хариулв. Харамсалтай л юм. Би цуу яриа үний эсгийг мэдэх гэсэн юм гэж Юро санаалдав. Цуу яриа ямар цуу яриа гэж Йоан сонирхоо асуув. Пан хотод байсан тоглогч Йоан эмэгтэй гэдгийг нүдэрээ харсан гэсэн гэж Юро түүнд интернетээс харсан мэдээлэлээ тайлбарлаж өгөв. Юу гинэ гэж Йоан цочирцсан хоолоогоор уулгаалдав. Яагаад би эмэгтэй болчих вэ? Би ч бас анх энэ мэдээг интернетээс уншаад цочирцсан. Тэгээд ч болоогүй хэдэн 100 мангасыг маш хүчтэй техник ашиглаж устгасан жоохоо охин гэсэн. Жоохоо охин хэрвээ Йоаны бие мэдэрдэг бол нуруу нь хүүтэ хөлсөндөө баригдсан байх байлаа. Яаж намайг шоохотой андуурдаг байна гэж дотроо бахирна. Би худал мэдээлэл гэж бодож байна гэж Йоан гинтгэн түнд хэлв. Яагаад тэгж хэлж байгаа юм гэж Юро түүнээс асуув. Мэдгүй зүгээр л тийг санагдчих байна. Юу гэж тохиолдол вэ хаа? Надад ч бас тийг санагдчих байгаа гэж Юро түүнд хэлв. Чи энэ Йоан гэх тоглогчийг сонирхоод байгаа л тай. Яагаад вэ гэж Йоан хэсэг байж байгаад асуув. Анхандаа сонирхолгүй байсан ч байнга интернетээр хараад байвал сонирхол төрж эхэлдэг юм. Гэхдээ би энэ тоглогчоос илүүтэйгээр тэр ариун ангиллын зарцыг сонирхож байна. Зарцаа гэж Юро толгой дохиод үргэлжлүүлэн би хүчрхийл болон тулаанд дургүй учраас зарц минь миний өмнөөс тулдаг тоглогч болмоор байна. Тэгээд л тэр ариун ангиллын зарц ямар харагддаг бол гэж сонирхсан юм. Тим өндөр ангиллын мангас юм чинь их хүчтэй байх айлгүй. Галт шуу эсвэл луу шиг. Үнэн дээр бүр жоохоо хүн гэж Йоан түүний асуултанд дотроо хариулв. Тэгээд Юро хэдхэн минутын дараа зарцтай болмоор байгаа тоочж байгаад орой болчихлоо хаа. Би өнөө шин өөрийн дүрээ бүтээгээд маргааш хаана байгаагаа хэлнэ. Ойлголоо. Сайхан амраарай Юро. Сайхан амраарай хаа гэд гэрэл унтраачаад өрөөнөөс гарч яв. Юро тэгтлээ зарц үсээд байгаа юм бол маргааш шоохоогоос Монгол сургаж болох талаар асуухаас гэж Йоан бодож байгаад унтаад өгөв. Тэр үеэр Юро тоглоомын төхөөрөмжийг зүгээд хэвтэв. Бодлгүй Юро нүдээ нээхэд цав цагаан өрөөнд нэг хөгшин өмнө зогсож байв. Сайн уу гэж Юро түүн рүү төрүүлж хариу өгдөв. Чамаа хэн гэдэг вэ гэж гүн бас тоолоогоор асуув. Юро гараа өндөр тавь гэж хөгшөөр түүн рүү шилэн бөмбөлөг ойртуулв. Юро толгой дохин гараа тавь. Хэсэг хугацааны дараа түүний үзүүлэлтүүд гарч ирлээ. Нэр Юро, зэрэглэл байхгүй, өв байхгүй, цусны төрөл байхгүй, махад, цэвэр ийм махад, биеийн хүч 62, оюун ухааны хүч 80, сүнсний хүч 54, биеийн хамгаалалт 40, оюун санааны хамгаалалт 90. Юрогийн үзүүлэлтийг харсан үгний урам хугарч санаа алдаад дотроо дахиад л дөнгөж дунджаас дээгүүр авьяастай нэг. Тэр муу хүүтэн хөндий хүүхэн домогт тэнгэрийн боловсронгуй махбодтой нэгнийг олсон байтал яагаад би юм азгүй юм бэ? Дэд тэнгэр надтай өстэй болтой. Та зүгээр үү гэж Юро түүний гутранг царайг хараад асуув. Чи гайхалтай авьяасгүй ч цэвэр ийм махтай очир сайхан амьдарч чаднаа. Амжилт төсөй залаа авахаа гэж хэлээд яваад өгөв. Хэсэг хугацааны дараа Юрогийн ухаан балартаж эргэн ухаан орох үед нүдээ нээхэд олон хүний дунд зогсож байв. Тулаанчдын ертөнцид тавтай морилыг л хүмүүсээ гих чанга дуу түүний дээрээс сонсогдов. Юро дээшээ хартал царайлаг дунд насны эрэгтэй агаарт нисэж байгаа харагдана. 56 дугаар анги Пан хотыг орхин явна. Би бол ян настай. Та нарт энэ ертөнцийн талаар цохос тайлбарлах болно гэж царайлаг дунд насны эр агаарт хөрөнгөө тэдэнд хэлв. Хамгийн ихэнд та нар тулаанч гэдэг зүйлийг мэдэх ёстой. Бид энэ ертөнцид хамгийн хүчтэй нь болж чадна. Бүр бурханч болж болно шүү дээ. Би бол тулаанч бас тулаанч бид нар тэнгэр газрын энерги буюу сүнслэг энергийг биедээ хөрөнгөлүүлж хүчрхэгчдэг. Хангалттай хүчтэй болж чадваас агаарч шуу шиг нисч нүцгэн гараараач далайг хувааж чадна. Дараагийн санаж явах ёстой зүйл бол энэ ертөнцид хүчтэй л ноёлно. Энэ ертөнцид хүчтэй нь хүчгүйгээ залхих болно. Хэрвээ чи өөрийгөө хамгаалах хүчгүй бол ичний гахаанаас өөрцгөө.
Хэрв тийм зүйл болвол бүгд чиний буруу. Та нар ингээд энэ ертөнцийн энгийн ойлголтуудын талаар мэдэж авлаа. Одоо харин та нарт хамгийн энгийн бясалгалын техникийг зааж өгье. Хэрв үүнээс илүү хүчтэйг олохыг хүсвэл энэ уудам ертөнцөөс өөрсдөө олцгоо. Ганц гараа хөдлөхөд тэнд байсан бүх тоглогчид энгийн энерги хөрвүүлэх техник хүлээж ав. Та нарыг явуулахаас өмнө энд газар эсвэл тэнгэрлэг ангиллын махбодтой хүн байна уу гэж ян наст нь найдлага тээсэн харцааш харав. Юро өөрийн үзүүлэлтийг хараад цэвэр им махбод ангилал газар. Би газар ангиллын цэвэр им махбодтой гэж Юро гараа өргөв. Цэвэр им махбод уу гэж ян наст нь толгой төхөв. Яг газар ангиллах чиглэлээ цэвэр им махбод газар ангилалт дундаа шилдэгтэй ордог. Зарим тэнгэрлэг ангиллын махбодоос хэрэгцээт байдлаараа ч илүү байдаг. Энэ махбод чамд өгч буй давуу тал болон энэ энергийг энгийн хүмүүсээс илүү хурдан хөрвүүлэх бас чиний биеийн бохирдлыг хөөж өгдөг юм. Хэрв чи дээд ертөнцид хүрч чадвал ариун ийн сүмд очоорой. Тэд чамайг дуртай шавь болгож авах болно. Бас дээд ян сүмгийн янг настанд санал болгосон гэдгийг дуртахаа мартуузай. Юро түүний хэлсэнд толгой төхөв. Өөр хин нэгэн байхгүй юу? Ямар урам хугармаар нөхдүүд вэ гэж ян настанд толгоос хэсрээд бүгдийг нь шилжих чаалга руу түлхчихв. Юро энэ удаад нүдэ нэхэд хөл хөдөлгөөнтэй хотын дунд байхан тэр энэ хаанах вэ? Юро халахж байгаа хүмүүстээс асуув. Энэ бол зүүн твийн хавар хот гэж нэгэн худалдаачаа хариулв. Ойлголоо, баярлаа. Хаана байгаагаа мэдсэн Юро хотоор нэг алхаж байгаа тоглоомоос гараад унтаад өгөв. Гэвч Юро шуудхан унтаад өгсөнгүй. Тоглоомын ертөнц түнд гүн сэтгэл үлдээсэн тул сэтгэл нь хөдөлж эхлэв. Багтаагаа хамт аялна гэхээс тэсэж ядч бай шүү гэж бодсоор нойронд автлаа. Та сэрүүн байна уу гэж Юро өглөөрт түүний өрөөнд орж ирэв. Тийм өчигдөр шинжээ тоглоо юу гэж Юро түүнээс асуув. Тэгсээ миний төсөөллөөс хол илүү байсан. Тийм учраас одоогоор хамгийн алдагтай тоглоом байгаа юм байна. Би тоглож эхлээд л гармааргүй санагдсан шүү гэж Юро сэтгэл нь хөдөлсөн янзтай хэлэхэд анх удаага парк орж үзэж байгаа хүүхэд мэт байлаа. Чи нэг юм ойлгоо шүү гэж Юро түүнд нэмсэглэн хэлв. Ямар ч тач би өөрийнхөө үзүүлэлтийг гаргачаад тоглоомын ертөнцийн талаар баг зэрэг мэдэж авсан. Тэгээд зүүн твийн хавар гэж хотод ирсэн. Пан гэж хотоос хол биш байгаасай. Санаа зовлтгүй Юро. Би хичнээн хол байсан ч би чам дээр очих болно. Хавар хот гэсэн баха би тэнд очих болно. Тантай уулзгаас тэсээ ядаж байна хаа гэж Юро хурдхан толгой төхөн. Бодлого Юро хичээлдээ явж Юан тоглоомоо үргэлжлүүлв. Эргээд тавтаа морил Юан хаа гэж шоохоо түүний сүнс мэтгэд гарч ирэхэд мэдлв. Намайг байхгүйгээр ямар нэгэн болоо юу гэж Юан түүнээс асуув. Лоли болон Лолинг өчигдөр шөнө ирсэн. Би тэдэнд таныг нэг тийшээ явсан гэж хэлчихсэн. Ойлголоо, эндээс явхаас өмнө тэдэнтэй уулзцгаая. Шоохоо толгой тохиод түүнийг дагаж яв. Лоли гэж Юан түүн рүү харцгаа дуудав. Юан та эргээд ирчихжээ гэж Лоли түүнтэй бүхэж ёслов. Би өчигдөр шөнө гарах ёстой байсан болохоор чамтай зөрчиж санаа буу зов онц зүйл байгаагүй юм гэж нүрэн уулаагаад хэлэх ба өчигдөр яах гэж очсноо сонсон учраас тэр юм. Би таныг өглөөний цайнд урих гэж байсан юм гэж Лоли түүнд хэлв. Юанч толгой тохиод явцгаая, би аялдаа гарахаас өмнө гизээ дүүрэх хэрэгтэй. Та явах гэж байгаа юм уу гэж Лоли сэтгэлээр унсан байдалтай асуув. Тэрээр салж хагцсан гэдгээ мэдэж байсан ч түүнтэй хийх зүйлс олон байсан учраас ийм хурдан явуулахыг хүсэхгүй байлаа. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас